Хэдүүлээ медиа шоу руу явцгаая. Жил болгоны 11-р сар орчимд эрүүл медиа орчны тухай ийм бүтэн өдрийн сэтгүүлчдийн медиа салбархны ийм уулзалт болдог байхгүй юу? Өнөөдрийн ивент дээр манайхан өөрсдийн хэрэгжүүлсэн нэг хөтөлбөрийг танилцуулах гэж байгаа юм. Энэ нь өөрөө мэрэгсэн технологийн сэтгүүлч бэлтгэх зориулалттай ийм хөтөлбөр хэрэгжүүлсэн байхгүй юу? Тэр яагаад ер нь хийх болсон? Яагаад компаниуд ийм үйл ажиллагаар бол орж байгаа юм? Энэ stakeholder engagement юу нэг ач холбогдол яагаад ийм ач холбогдолтой юм бэ гэдгийг ер нь таниулахыг хүлээж хүсэж байгаа. Яа. Тэгэхээр амралтын өдөр гоё өнгөрөх хаа. Цагаасаа эрт ирсэн Монгол улсын ануудаа баярлалаа. Монгол улсын. Энергийн санаачлал бол мэдээлэл медиа экосистемийн эрүүл viable media business байдлаар хөгжүүлэхэд хувийн хөгжлийн stakeholder оролцогч талууд маань бидэнтэй хамт оролцож байгаа гэдэг уриалгыг гаргаж тэгээ энэ байгууллагууд манаас зөвшөөрч ирж бидний хэлэлцэх орон зайг өнөөдрөөс бий болгож байгаа учраас энэ байгууллагуудаар санаачлалын маань одоо хүлээж авсан баярлалаа гэдгийг бас хэлье. Медиа шоу маань энэ дөрвөн сэдвийн хүрээнд танилцуулгуудтай байсан. Тэдний үндсэн хаягаас нь эхлэлүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг авч магадгүй бүр ихээр нүзээрэй. Харин Tech Journal-гийн тухайд технологийн мэргэжлийн сэтгүүлч бэлтгэх хөтөлбөрийнхээ талаар танилцуулж байна. Технологийн ойлгомжуудыг өөрсдөө ойлгож олон нийтэд орчуулах хөтөлбөрийг шатсан байна гэдэг эхний хэрэгцээнээс гарсан. Технологи гэдэг юу вэ гэдэг нь технологийн ажил маань Tech Journal гэдэг Хөтөлбөрөөр танилцуулах ямар байв? Нөгөө дурлаж хийсэн ажлаа өөр шинийг хүмүүс таниулаад гоё. Гоё хастэй яг маа цэлмүний чи бүрийн хөтөлбөрийг бүр spearhead тэгээд урагш нь явуулна гэж зүтгээд яг л community яг relation-ыг буцаагаад community-д одоо буцааж өгч байгаа үйлдэл байгаа байхгүй тий. ингээд медиа орчинд viable media буюу биедан үйл ажиллагаа явуулах боломжтой стартапуудыг хэрхэн бий болгох тухай оролцогч талууд өөрсдийн туршлага мэдлэгээ хуваалцсан маш гоё өдөр болж өнгөрлөө. Цаашлаад бусад өөр оролцогч талуудын хувьд ч гэсэндээ Unitel Group-ийн хувьд жишээ нь хэрхэн медиа орчны эрүүл орчин бий болгоход хувийн нэмрээ оруулж байгаа тухайга хуваалцлаа. Сонирхвол The Media Show-гийн өөрсдийн платформудаас дэлгэрэнгүй танилцуулгуудыг нь үзээрэй гэж хүсье. Мөн дараа жилийн медиа шоуд оролцоорой гэж уриалъя.